Өдрийн мэнд. За хичээлүүдээ бүр ингээд судалж дуусныхаа дараагаар одоо хурдан ахиулах дасгал хийхдээ та нар өөрсдөө хөгжим сонсоод эсвэл одоо подкаст сонсоод тэрийгэ бичих эсвэл ном сэтгүүлээс харж бичих тийм ээ. Тийм дасгалуудыг хийгээрэй. Тэгээ Word дээр тэднэрийгээ бичихдээ ингээд цаг тавиад бичиж болон зүгээр тийм 1 минутын дээр эсвэл 1 цагт хэдэн тэмдэгт бичиж яах гэдгийг бас шалгах боломжтой. За тэгээ ингээд бүх юугаа бичиж бүх текст энтрийг бичиж дуусныхаа дараагаар түүнийгээ тоолохдоо яаж тоолох вэ гэхээр тухайн текстээ ингээд төвчүүлж агаад энэ review гэсний word count гэдэг товчон дээр дараарай. За тэгэхээр нийт хуудасны тоо ч гарч ирнэ, нийт үгний тоо гарч ирнэ. Тэгээд зай аваагүй нэг тэмдэгтийн тоо гэж байгаа юм. Одоо өсгөнүүдийн тоо, өсгүүрийн тэмдэгтийн тоо. Тэгээд зайтайгаа одоо space дараад ингээд заадаг ш. Тэрнтэйгээ нийт 177 тэмдэгтэй байна тийм ээ. Paragraph гэхээр энэ энтер дарсна хэлж байгаа тийм ээ. За тэгээ хийн 4 мөр байна гэд. Ингээ бүх мэдээллүүдээ та ингээ харах боломжтой байдаг. За тэгээд энэ ер нь юм сонсоод бичих тэгээ номноос харж бичих нь бол маш хурдан илүү хурдан болгодог шүү. За та нартай амжилт хүсье. Баяртай.